Сайн уу найзуудаа. За ингээ влогороо ойроор хуулна гэсэн болохоор хоёр дахь влогороо уулзах гэж байна. Тэгээд өнөөдөр амралтын өдөр буюу бүтэнсэ өдөр учраас бид хоёр ингээд Ансаны Балита гэдэг энэ кофе шоп болон далайн эрэг рүү ингээд явж байгаа. За ийшээ бол ингээд монголчууд угаасаа маш их мэддэг учраас би заавал ярих шаардлагагүй хэмээн би бодож байна. Тэгээ манайш Инчонд байдаг учраас Инчоноос Ансан руу одоогоор бит хоёр яг 21 км-ийн дараа буюу 41 минутын дараа ингээд очих гэж байна. Тэгээд одоо бит хоёр ингээд заяа яа зүгээр ингээд бас нөгөө Монголтойгоо ингээд харьцуулж яриа штэ ингээд 7-8 игнитэ зам дээр явж байгаа юм уу? Өстөө айгуу сайхан юм сүлжилсэн замаар орж ирээд ингээд явж гин. Тэгээд ер нь бол ингээд амралтын өдрүүдийг гоё ийш тийшээгээ яваад одоо ч бас 100 цаг ирсэн байна. Зуны сар 6 биш дээ guys те. Ийш тийшээгээ гоё явъя. Юм хум үзье харъя гэж ингэж бодоод байгаа аахгүй юу? За тэгээд таад маань бас Ансанд дэдэг Бали дээр очихыг хүсэж байгаа болвол за ямар газар байдаг вэ гэж хэрвээ бодож байгаа болвол миний влогтой хамт байгаарай. Тэгээд та нартаа өнөөдөр маш гоё амралтын өдрийн гоё вайбыг мэдрүүлээд позитив орчин айгуу гоё юм та нартаа үзүүлье. Тэгээд ямар замаар явж байгаагаа та нартаа харуулъя. За мэдээж жолоочоор хажууд өвмөр явж байгаа. Бид хоёр ингээд хамт өнөөдөр явж байна. Наагна чи нэгээс хагацаа дөр хүртэл ингээд бүтэн ажилтаа байдаг. Би бол ингээд хүмүүсийн ангиас Солонгост ирэхлээр ажил хийх юм уу гэдэг. Би ажил хийдэггүй байгаа. Нэг хүн над руу бүр тэгэж комент бичсэн байсан шүү дээ. Цэлмэг хүртэл Солонгост ирээд хар ажил шаадаг болчих гэж тэгээ бүр бичсэн байсан шүү дээ. Би ингээд Солонгост ирж ингээд ер нь амьдрал те манай гэр бүлийн ингээд бизнес ажил төрөл байдаг учраас би одоохондоо бол одоо сайн одоо хүний буйн сайн нөхрийн буйн гэдэг шиг нөгөө чонсоо монсоо хийж ормор татаж үзээгүй одоо үнэнгээл хэлье. За тэгээ Бали руу хамт явцгаая. Ер нь бол нэг амьдрал тэгээд ах шаардлага алга. Хүмүүс ч айгүй юм хүний хувийн амьдрал дуртай, хувийн юмд айгүй дуртай гэдэм мэлээ штэ. Тэгээ ерөнхийдөө бас нэг монголч гэсэнтэй ингээл бас хүний нутаг тар ажил төрөл хийхгүй бол сайн л баймаар юм. Тэмхлэр ч хүний чинь янз бүрээрээс хилээд идэм байлээ. За өнөөдөр бол гадаа хэдэн градус байлээ? 30 градус байна. За бид хоёр одоо 19 км-ийн дараа 39 минутын дараа зорьсон газараа очих гэж байна. Мэдээж амралтын өдөр бол ингээд Солонгост амьдардаг хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Амар их очиртой байдаг. Маш их очиртой байдаг. Би нэг өмнөх влог дээр амар гэдэг үгийг аяг ашигласан байсан учраас өнөөдөр би бол ашиглахгүй сая нэг удаа ашиглажлаа. Өнөөдөр амар гэдэг үгэн дээр маш их контролтойгоор энэ влогоо хийх болно. За тэгээ влогтойгоо хамт байгаарай. Тэгээд Ансан Инчон суваа энэ хавьд ингээ орхон байдаг хүмүүс ахвал амралтын өдрөө гоё гэр бүлтэйгээ зориулаад энэ Балитараа бас яваарай гэж би хүсмээр байна. Тэгээ дээрээс нь та нартаа өөрийнхөө Instagram хаягийг ингээд бичээд өгч байгаа. За энэ жилийн миний бол сошиалын одоо зорилго гэх юм бол Instagram болон YouTube-ээ ингээд хөгжүүлэх гэсэн зорилготой байгаа даа байхгүй юу? Instagram болон YouTube сувгаа одоо хөгжүүлэх гэсэн зорилготой байгаа даа учраас та нар минь яг одоо ингээд миний влогийг яг одоо ингээд үзэж байгаа бол миний YouTube-ыг subscribe хийгээрэй. Мөн дээрээс нь цэлмэг тэгээд доогуура ингээд 2 зураастай 09 гэсэн миний Instagram хаягийг follow хийгээрэй. Тэгээд та нартай бол ингээд асуусан юмд нь бол маш гоё ингээд хариулна нэг төгшөөгөө тахгүй. Учиргүй одоо би тантай адилхан хувц авсан чинь надад багтчлаа. Тантай адилхан нүүрний будаг авсан чинь надад таарахгүй байна. Та нэг зараад өгөөч, та нэг стори хийгээд өгөөч гэдэг тиймэрхүү юмд бол ингээд хариу өгч чадахгүй. Харин ямар нэгэн газрын байр шил хаяг за тэгээ ийшээ яаж очих уу, инкүү тэхүү гэдэг юм байх юм бол бүр хангалттай ингээд гоё хариулаад өгнө. Бас Солонгосын ингээд хил дээр ирсэн байна. Дугаараа өгөөч, та гэрээ хаягаа өгөөч энэ төргээд аюу амар тэгдэг байхгүй юу? Тех боломжгүй. Энд чинь бас миний хувийн ажил амьдрал гэж явагдаж байгаа штэ тий. Би хэдийн монгол хүн ч гэсэндээ одоо би 1000 ингээ гэрээ хаяг утасны дугаараа ингээд өгчдөг. Гэтэл тэр хүмүүс маань ийшээ орж ирээд яаж ямар өөрчлөгдөхийг би мэдэхгүй тий. Миний хамаатан садан биш, миний одоо ойр дотны найз нөхөд биш хүмүүст би гэрээ хаягаа нэгт өгөхгүй, утасны дугаараа хоёрт өгөхгүй. Тэгээд бас дээрээс нь нэмж хэлгээд мэдээж өөрийнхөө мэдсэн юмнуудыг бол та нартаа би ингээд сошиал сувгуудаараа ингээд маш их хангалттай танилцуулж байгаа учраас ойр тойрны одоо нэг юм хувийн асуудлууд бол би ингээд оролцуулахыг хүсэхгүй байгаа шүү гэдгийг бас хэлээ. Тэгээд миний хаягуудаа гоё фоллоу хийж ялангуяа миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За тэгээд влогоо үзэж байгаараа одоо удахгүй үргэлжлүүлээд оцсон газараасаа үргэлжлүүлье. Нэр нөгөө өнөөдрийнхөө лукийг танилцуулахаа мартсан байна. За би нүрээ бол ингээд
Одоо юу гэмдэ хитрхи жоохон улаан бутсан юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ надад бол зүгээр ээ. Яагаад бол би өөрөө ингэж яг хүсэж байгаа. Тэгээд жоохон халуун байгаа учраас жоохон хөлс мөсөө дарыг гэж бодоод кист зүүцсэн байна. Тэгээд ийм гоё Uniqlo-гийн Fit цам өчтөр би авсан. Энэ цамцаа өмсөн. Энийг болохоор Мушинсагаас авсан. За тэгээд доороо болохоор ингээд Nike-ийн шорттой байна. Ийм Nike-ийн шорттой. Тэгээд мэдээж одоо солонгос стилэд байгаа шүү дээ. Энэ амстой. Тэгээд доороо цагаан Crocs-той. За би Crocs би ер нь ингээд амар хувц хундранд амар гамтай хүүхэн заяо. Одоо энэ маань юугаар батлагддаг вэ гэхэлэр ер нь бол ингээд нэг авсан юм а би бол бараг 3 4 жилдээ ингээд ээжлээс холиол ингээд өмсөд байгаад идэг. Нэг аваад ингээд тэр доор нь ингээд нэг амар муухан орхолд ингээд нэг хавар ч юм уу, нэг 100 ч юм уу ингээд өмсөдө хайчдаг биш. Энэ жил аваад энэ жил яг модон дагаануудыг авлаа гэж бодъё л доо. Тэнгууд дараа жил нь өөрийг авангуутлаасаа нөгөөтөн ч мартагтаа тэрэнгууд ингэ гаргаад ирдэг. Тэгээд хувц хунарнуудаа одоо ингэ зуны үйлрэл дуусаад намар боллоо гэж бодоход зуныхаа хувцсуудыг бүгднийг угаад цэвэрлээд гутал бүрээ хайрцаг нь тустай хийгээд тэгээд зуныхаа плаж ингээд хувцнууд байгаа штэ. Тэр мөрийг ингэ бүгднийг тус нь ингээд янзлаад хийдэг. Тэхөө энэ одоо дөрөвхөө. Энэ одоо яаш вэ? Энэ одоо нөгөө юу гэрчтэй яриа шүү гэдэг шиг тийм байдаг. Тэгээ угаасаа айгүй хувцтай. Айгүй маш их хувцтай. Тийм учраас тэгээ бүр болохгүй мууцсан хувц хунар байх юм бол одоо хүнд бас өгөхгүй бай гэж бодоод байгаа энэ бит хоёр. Тэгээ нэг хүнд өгөн тэгээл нөгөө хүний энергич нааш цаашаа ингээс солигдно янз бүр болно те. Тийм учраас хувцаа өөрөөсөө өгөхгүй тэгээ гэрийнхаа балкон дээр ч юм уу эсвэл манай нэг орны дор айгүй том юу байгаа л да. За агуулах чих нааш дээ. Бараг агуулах шиг том заяа манай тэр орны юм. Тэрнийхээ доор хийн. Иргэх юм биш үгүй юу? Ирэхгүй юм байна. Энэ айгүй нэг юм хурдны замаар явж болохоор та нар маань уусаа мэдэн штэ те. Ирэх юм уу, ирэхгүй юм уу гэд. Би тэгээ та нарт нэг амар хөвчлээ марчгүй. Би бүр Google Map өөр ашиглаж чаддгүйгээ боддоо. Тэгээ ингээд за яг ингээд тусан газар ингээд ашиглах болно штэ. Ингээд Google Map-ыг те. Тэгээд гол бүр ингээд яг ингээд утсан дээрээ хийж наашаа бол цаашаа аваад тэгж жагаал эхлээл буруу явж байгаа л тэгэл дараа нь ингээд зөв мөв болгож тэгж ашигладаг заяа. Тэгээ би бүр анх Google Map ашигладаг хүмүүсийг харахаар ямар мундаг юм бэ л гэж боддог. За тэгээ би өнөөдөр ямар хөө харагч мандахаас гоё коммент дээр бичээрээ далаа нь харагдчихлаа амар гоё харагдчихээн. Хардаа нэрээ нэг амар өөр юу юм бэ шүү. Vibe-тай юм байна. Тэгээд бас нөгөө юутай юм бэ. Нэг тийм одоо хаваа маваа ч юм уу нэг дулаан оронд явж байгаа юм шиг сэтгэл төрчлөө сая ингээд яг далаа хараад энэ хитэн моднуудыг харсан чинь яа их гоё ингээд явчихдаг юм байна. Ер нь тэгэл хүний нутагч ч одоо ингээд гадаад дотоод ингээд ажил амьдарч байгаа хүмүүс амралтын өдрөө гоё гэр бүлтэйгээ гоё зарцуулах хэрэгтэй. Нэмээд бас ингээд өөртөө ч болон өрөөлч гэсэндээ ингээд гоё мэдрэмж гоё юм үзэж өөрөө өөрсдийнхээ стрессийг тайлж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол байнгын ажил амьдрал мөнгө гэд ингээд тахаар чинь хизэн яг сайхан амьдрах юм бэ гэдэг юм байгаа штэ. Тийм ээ манайхаа. Би бол яг бас тэгэж боддог байгаа. За өнөөдөр бол миний DJI миний үгэнд ороо том мундаг байна. За одоо амар ойрхон ирсэн байна. Амралтын өдөр болохоор жоохон төгжрэлтэй байна. Жирхэг юм. Одоо ишиг өөр амар ойрхон яваал орчих юм шиг байна. Тэгээ энэ хавийн ингээд далай тэгээд хүмүүс дугуун унж байгаа байдал нь айгу гоё юм байна. Хүмүүс энд үнэхээр яг амралтын өдрүүдээр амрах гэж ирдэг юм байна. Тэгэхээр бараг яг локейшн дээр ирчлээ. Тэгээд юу юм бэ? Энэ хаваар болвол кофе шоп бол бүр зүгээр л маш их байд юм байна. Тэгээд бүгдээрээ маш гоё вивтэй буюу одоо далаа руу маш гоё харддаг юм байна. Өнөөдөр миний жоохон нэг агсан төвшний англи хэл орж ирээд байгаа юм. За ингээд бид нар ингээд далаараа харсан байна. Солонгосчууд бичих гайгүй. Би бас нөгөө солонгосч биш ингээд царай мараага амар харуулах дурггүй. Эсвэл жоохон ингээд яг зарим үед жоохон сонирм байдаг штэ. Тэгчихвэ гэж бодоод. За ийм гоё кофе шоп байна. Заавал нөгөө нь ингээд амар заавал ч нэг амар тренд болоод байгаа заавал балита биш ч гэсэндээ ерөнхийдөө бол яг энэ одоо зон руу ингээд ороод ирэнгууд эхнээсээ ахуулаад ингээд дандаа ийм гоё үзэгдэх орчин гоётой
Гой газрууд. Одоо шиг энэ гэснээр яг гоё юм биш. Тийм байгаа царай. За ингээд далаа нь ингээ ороод ирж байна. Үнэхээр гоё юмнууд байна. Бас дээрэс нь энд бол үнэхээр амралтыг болвол гоё өнгөрөөд мөр гоё газар юм байна. Ялч бол нэг далайн иргэн одоо арайч бич гэх нь хаашаа юм. Гэтэ ер нь бол нэг одоо нэг ривер юу гэдэг вүлээ дээ. Яг тийм байгаа аахгүй юу? Тэр ямар бэкри кафе гэнэ? 360 бэкри кафе гинэ. Одоо бид хоёр ингээд 1 км эргээл ингээд орчих юм байна. Тий, яг үнэ. Тэнд ямар очиж тааж мэдчихгүй. Ерөнхийдөө бол одоо л ингээд тийш амар очиртой төвжрэлтэй яваад байгаа болохоор очиртой байгаа л гэж бодож байна. Таад манд бас ийшээ ингээд ирэх бол хэрэгтэй ах гэж одоо эдгээр дүрсүүдийг та нар зориулж авч байна. Намайг харж байна уу? Сайн нэг амар огцом нар хараад байсан чинь нүднээс нүлмэс хожоод харан шилээ зүүчихлээ. Шилээ ингээд зүүчихлээ. Миний шил гоё байгаа зү яг нэг Япон шил шиг. Далайн хоолнууд бол бүр амар их байна. Кофе шоп бол бас маш их байна. Star Sim Resort гинэ энд бас юм амралтын газар ч бас байна. Юу яа? За тэгээд тийм ээ. Тэр моднуудны гоё гурвалжин. За ингээ бит хоёр яваад л байна. Нэг л гоё тийм намуухан далайн иргэн яг хөвөөнд ирсэн гэдэг яг мэдэгдэж байна угаасаа. Энэ салхин зөөлн тэгээд яаж яхад өнөөдөр үнэхээр тэнгэр бол цэлмэг байна заа. Яг намайг ирнэ гэдгийг мэдсэн юм шиг байна. Намайг эсвэл ирж болохоор тэнгэр цэлмэг байгаа ч юм уу. За мэдгүй. Үнэхээр гоё байна. Тэгээд энэ хавийн ер нь ихэнх юмнууд нь бүгдээрээ ажилдаг ч юм байна. Наран цэцэг. Өстой хөөрх юм байна уу энэ хав? Өстой нэг амралтын өдрийг яг энийг зорж ирээд энэ хаваар гоё хоол идээд, кофе уугаад, гоё далаа хараад тийм бит хоёр ер нь орой өрчиж. Өнөөдөр бит хоёр сэжтэй би 11 хүртэл унтцсан. Манай өмнөхөр өглөөсөрөө PlayStation-ыг найзтайгаа тоглосон. Тэр хооронд би унтчихсан. Тэгээ бас ирээд бит хоёр нэг хөнкөө хоол идчихээ гараад ирсэн баггүй юу? За одоо ирэх юм байна да. За ийшээ чи ингээд ирэх чингууд энэ моднуудыг нь хараач те ямар хөөрх юм бэ? Мод зоднуудыг нь бүр хараач те ямар хөөрх юм бэ л шүү нэрээ. Влог хийж юм хүмүүст үзүүлнэ гэдэг чинь өөрөө бараг үзэхгүй байхын нэр юм биш үү? Асан дэбүү тийм яг энэ нөгөө гардын саяны дээр далаа чинь тэр өссөн баггүй. Одоо хэдэн километр юм? Одоо 2.1 км гинэ. Улмал хотоос гарч байгаа мэдрэмж төрж байна. За бид хоёр буугаад Торсын эхлээд ингэсэн баггүй юу? Яг Балидагийн хажуу зогсоол ахлаар тийш нь аваачаад тавьсан машина. Тэгсэн чинь наас энд болохгүй гинэ. Тийшээ аваад Смайл гэсэн паркинг байгаа. Тэн дээр авчаад паркинг хиймээ гэтгсэн сая. Тэгээ документ гээд очиод тавьсан фотор Смайл руу биш хажууд руу бичиггүй рүү орчиж. Ямар ялгаах вэ гэж бодоод одоо Балида бол яг тэр харагдаж байна. Тэр санаар харж байгаа шүү дээ. Улаанаар тодор бичсэн байгаа. Тэгээ ер нь бол ингээд ийш юм бол маш их хүмүүс угаасаа ирдэг юм байна. Бид хоёр баг оройтж ирсэн байна. Эртхэн ирэх юм байна. Тэггүй болвол өглөөгөр ингээ ирчдэг хүмүүс чинь. Тэгээд тэгэхээр өглөө кофе мофега ууж гоё өдрийн хоол молоо идчихэн гутлаасаа яад юм биш үү? Өдөөс sorry манайха миний жоо аллерги хөдлөд тах шиг наа. Тэхөө. Тэмэхөө гэж. За энэ одоо ингээ хүрээдэрлээ. Энэ одоо хөл рүү нэг юм орчих шиг болох юм. Яа миний өсний хийм болыг аслан толгоо байгаас тээ. За ороод та нарт гоё харуулъя. Оо
Хүүхэн газар юм байна. За гоё газар юм. За угаасаа гоё газар бол мэдчихсэн иймэрхүүч байх гэж яг бодож байсан юм. За бүр амар их хүнтэй заяа. Тэгээд хоёр бүр арай ч үнийг ширээ олоод одоо нэг ууж идэх юм авах чинь. Угаасаа амралтын өдөр ийм байд юм дөө Солонгос. Амар их хүнтэй. Энийг ах уу тэр ах уу тэр нь юм. За тэгээ Red Velvet авъя гиндээ. Уул нь ингээд тогчлт могчлт амар гоё агааз тэгсэр нэ ингээд хүн бүр маш ихтэй байна. Яалтчгүй хүн бүр үнэхээр их байна. Тэн минь суусан ч гэсэндээ гоё л юм байна. За бит хоёроо бөө юм болж заяа. Амар гоё бүр ингээд бивтэй газрыг нь олоо суучлаа. За тэгээ бит хоёр одоо юу хайсан бэ гэхээр штэ. Миний мик ажиллаж байгаа хтэй за. Аннаас бит хоёрын зөвс. Энэ болохоор мохитотоо, энэ болохоор юути хар. Зүр ээд юм уу? Лимонтой юм. За ийм ингээд захиасан. Тэгээд кек захиасан. Red Velvet захиасан. Тэгээд нэг юм зүгээр багет хулуутай багет захиалчлаа. За би та нарт 90 тойрны гоё харуул. Энэ сандлыг чи олж авах гэж хөө манайхан алаан боллоо шүү дээ сая. Арга 20 минут ингээ хүлээсэн. Ийм гоё. За би та нарт гоё босоод нэг гоё юм харуулах. За энэ бол нөгөө яг энэ балета гэж бичсэн байгааз. Гоё. Бичсэн. Далааны энд гоё харагдаж байна. Одоо тэр цаана гэвэл яг энчоны гүүр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр манайх тэр авд гэсэн үг. Тэр төр ингээд тойроод наашаагаа ирсэн гэсэн үг. Цахлаа нисчээ. Зэм гоё кофе шоп байна. Миний ус бол секундээр ингэж амар арзааж байна. За одоо сууж нэг жоохон цайгаа уулаа. Цайгаа уун бит хоёр. За утгагүй 70 эргээс өргөжлүүлээ. Үнэхээр гоё газар байна. Юу юм би яриад байгаа юм. За ингээд Балетагаасаа гараад ирсэн байна. За энэ далаа одоо эргээр бол маш их олон кофе шопнууд байна. За одоо ингээд энэ гоё далаа харагдаж байна. Тэгээд энэ замаар ингэж яваад тэнд ахвал юм байна. Цахлаа шувуу ихтэй юм байна. Тэгээд энэ кофе шопууд нь бол ийм олон төрлийнх. Энэ одоо ингээд Бали ар шиг байгаа бол тэр грек шиг ч юм уу те. Тэгээд дахиад тийшээ онгот нэг арай өөр өнгө төрхтөө. Тэгээд энд бол ингээд майхан саваа авчираад гоё суух боломжтой ингээд дээд хийх боломжтой байна. Хүүхдүүд нь ингэж гоё тоглох бас боломжтой байна. Хүмүүсийн энэ хавьд ирэх маш их юм дуртай. Тэгээд дээрэс нь далайн хажууд байгаа болохоор ингээд нэг тийм халуун бөхчим. Одоо юм далайн хажууд байгаа болохоор нэг тийм халуун бөхчим юм болвол ерөөсөө байхгүй байна. Гоё салхитай байна. Энэ минь бол бүр ингээд жаргацсан сууж идэм юм байна шүү дээ хардаа. Тэгээ гоё жаргацсан сууж идэг юм байна. Ийм гоё байна. Тэнд одоо нэг хүмүүс хөгшчүүл нэг бүжиглээд идэв штэ тий. Тиймэрхүү юм болоод байгаа юм шиг байна. Энэ мод цод бол ингээд маш гоё харагдчихсан. Агуу шиг модны доор. Тий, тэр агуу шиг юмны доор хүмүүс сүйдэрч суудсан. Бас ингээд хардаа байцгааж тийм бэ. За далаа дээр ирсэн сэтгэл өөрөөс ч асуу ямар байна? За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчд. Эрхэм хүндэт Монголын авто вэ? Сүртэй дээ. За орд нөгөө эхнэрээр яг ганцаараа л яг ажиллаа хийдэг. Тэгээд
Одоо л яг ингээд ихнэр ирээд амралтын өдрөөрөө гоё гэр бүлэрээ гоё гадагшаа гоё кофе шоп гоё газар үзэл аягүй гоё наа. Янз юм байна. За. Одоо бит хоёр тийшээгээ яваад камерман чам руу хараад байна. Тийшээгээ яваад тэнд бас ганц нэг гой зураг авахулъя. Миний энэ удаагийн стил ер нь жоохон вег болцсон байна манайхаа. Өсний химтэй болж болцсон. Яг тэ ер нь хүн дээд өдөр ирэх тусам айгүй боломжтой байна. Тэгээд хүн чи ер нь байнгын нэг хим маягтай байна гэдэг чинь амар уйдгартай байхгүй юу? Тийм учраас өөр сар болгон өөр болж үсээ тайрч өөрчлөгдөж glow up хий. Яа. За тэгээ энэ нөгөө кофе шоп ер нь бол юм Вьетнам энэ одоо гадныхан айгүй юм TikTok-оор айгүй алтартай байхгүй юу? Тэгэхээр гадныхан айгүй ирдэм блэ. Одоо ялангуяа вьетнамчууд их ирж гин, Индонезийнхан ирж гин. Тэгээ бид энэ бичлэгийг бол жил гарны өмнө TikTok дээрээс нэг Вьетнам охины бичлэгээс үзэж байсан байгаа энэ газрыг. За энэ хартаа ийм замаар явж байна. Шигээ ингэж яваад тэнд очиод энэ далаа болохоор ингэдэй. Өглөөдөө ийшээ ингэж дүүрчдэг тэр. Тэгээд одоо өдөөс хойш ингэж хүрээд ирнэ. Там аагүй хүрээд ирнэ. Энчоны бас тэр яг гүүрний тэнд бас яг ийм long beach гээд байдаг байхгүй юу? Тий. Тэнгуут ингээд далаа нь ингээд хоёр зах руугаа ингээд явцдаг, гарчдаг, түрэгцдэг гэсэн үг заяа. Тэгээд орой болохоор ингээд багаар ингээ хүрээд ирдэг. Тэг хар тэнгис талаа хотлоо зүгээр л энчоны талаа шүү. Энчоны талааг болоод тест энэ тентх байж болох бүх л газраас үзэж гин дөө бол мэд үгээс үзэж гин, long beach-ээс үзэж гин, одоо Балидагаас үзэж гин. Тэр гос онгоц нисэж байна. Харагч гин үү? Онгоц нисэж байна. За тэгээ удахгүй влогоо үргэлжлүүлье. Влогтой минь хамт байгаарай. Хамгийн гол нь одоо байнга гоё влог. Одоо тэгтээ дандаа ийм өдөр тутмын daily влог гэхээсээ илүүтэйгээр YouTube дээр болохоор яг ийм сэдвүүд ярьдаг болох ч байгаа. Тэгээд энэ бол мэдээ завсаар нь мэдээж яг daily влогнуудаа хийн. Гэхдээ зорж байгаа зорилго маань YouTube-ийнх маань бас өөр болсон байгаа.